охид бүсгүйчүүдтэй зориулаад одоо хөмсгний талаар бас нэг багахан ойлголтыг өгье гэж бодож байна. Сүүлийн үед ерөнхийдөө хүмүүс маань шивээс хийх хандлага, шивээс хийх хандлага маш ихсэн. Тэр дундаа хөмсгний шивээс, нүдний контур, уруулын шивээс гэдэг. Тэгээ шивээс хийлгэхдээ одоо охид бүсгүйчүүд маань юуг анхааруул зохих вэ гэдэг тал дээр жоохон зөвлөгөө өгье. Ер нь бол шивээс маань одоо олон дахин хийгдээд ахаар тийм зүйл биш. Хоёр дэх юм бол одоо мод загвар бас дагаад ч гэдэг юм уу хит их туйлшрах бас хэрэггүй. Гурав дахь юм бол шивээс хийлгэж байгаа хүний ур чадвараас шалтгаална. Мөн шивээс маань бас бүр насан турших гэж байдгүй. Ер нь бол ихэнхдээ нэг 3-аас 5 жил орчим болвол одоо болж байгаа гэсэн үг. Шивээсийг бол одоо заавал хар өнгөрч гэдэг юм уу, бор өнгөр гэсэн тийм одоо ойлголт бол байхгүй. Гэхдээ нөгөө жишээлбэл хар өнгө маань арьсанд маш их гүн суудаг учраас одоо хөмсгөн дээр шууд хар шивээсийг болж өгвөл хийлгэхгүй байвал зүгээр өдгөний холцыг бол одоо шивээс хийж байгаа тухайн мэрэгчлэлтэй маань өөрөө гаргаж хийдэг учраас одоо арьсан дээр хамгийн гол нь нөгөө хийцэн шивээснүүд маань тухайн хүний хийсэн шивээсний өнгө ямар үлдцтэй байж гинэ гэдгийг одоо харах хэрэгтэй. Тэрнээс одоо шивээсний өнгө маань тухайн бодог маань хүнийхээ арьснаас шалтгаалаад одоо арьс болгон дээр өөр өнгө туяа өгдөг. Тийм учраас одоо зөвхөн хар өнгөөр шивүүлнэ, зөвхөн бор өнгөөр шивүүлнэ гэсэн ойлголт байна. За ер нь охид бүсгүйчүүдтэй хэлэхэд одоо нүүрний хэлбэрийг тодорхойлдог, үнийг одоо гой сайхан харагдуулахад нөлөөлдөг одоо зүйлсийн нэг нь бол яа харахгүй одоо хөмсг мөнгө. Тийм учраас хөмсгийг нүүр царайнд одоо нүүр царайг хэрхэн өөрчлөлтөнд оруулах вэ гэдгийг охид бүсгүйчүүдтэй харуулахаар шийдээд одоо сүүлийн үед сонирхоод байгаа тэр 6D гэдэг хэлээд байгаа өстэй юм шиг шивээсийг одоо охид бүсгүйчүүдтэй хийх дараатлыг бас үзүүлэх гэж бодож байна. Ер нь бол шивээс насан турших гэж юус байхгүй. Сүүлийн үед бол ялангуяа шивээсийг ер нь 3-аас 5 жилдээ арилж явах юм бол одоо зөв хийгдсэн шивээс гэж үздэг. Тийм учраас одоо насан туршдаа нэг хөмсгөө хийлгээл дуусна гэж бас ойлгоод хэрэггүй. Тийм учраас урт он жил болцсон шивээснийх нь өнгө нь хөхрөлт өгцөн ч юм уу тийм шивээсийг арилгаад бол дараачийн шин шивээсийг хийж болдог. Тэгэхдээ нөгөө шивээсийг лазераар арилгадаг. Лазераар арилгасны дараа шууд шивэлтийг бол хийж болдгоо. Яагаад тэгэхээр бас цаас их бага хэмжээгээр одоо зочирсон байдаг учраас дараачийн шивэх тэр процессыг хийх юм нь бол маш аюултай. Дээрээс нь гэх юм бол одоо лазер маань өөрөө будгийг гадагшлуулах, арилгах үйлчлэгийг хийгдэж яхад дараачийн будаг пигментийг арьсанд одоо суулгаж өгөх болохгүй. Яагаад тэгэхээр одоо арилж явах процессын дээр гаднаас шинэ пигмент ороод ирэхээр тэр хоёр маань холилдоод одоо шинэ бас пигмент үүсээд арьсанд бүр будаг арилахгүй эсвэл бүр тогтохгүй процесс болчдөг. Тийм учраас шивээсээ арилгаад шинээр шивээс хийх гэж байгаа бол та яаралгүй одоо шивээсээ гүйцэд арилж дууссаны дараа мөн лазер хийлгэснээс хойш 21 хоногийн юм уу сарын дараагаас дараачийн шивээсийг хийлгвэл одоо дараачийн шинэ шивээсний илүү тогтцтой, үр дүнтэй одоо арьсан дээр сууж өгнө. Тийм учраас шууд арилгаад хийн гэсэн процесс бол байхгүй гэдгийг бас сануулмаар. Шивээс арилгаад одоо шууд шивнэ гэдэг газар бол болж өгвөл битээ андаараа. Иймэрхүү газар одоо хийлгэснээс болоод хохирсон бүсгүйчүүд одоо манад маш ихээр ирж ханддаг. Тийм учраас одоо шивээсээ хийлгэхдээ та бүхэн сайн нарийн судалж одоо шивээсний үлдэгдэл байвал гүйцэд арилгуулж хийх юм бол таны дараачийн гоо сайханд бол одоо илүү үр дүнтэй сайн сайхнаар нөлөөлөх болно.